Хаанаас ява хингэгч улсууд вэ? Өндөр гонгор. Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрвийн гонгор юм. Ард олны дунд өндөр гонгор хэмээн алдарсан тэрээр Сайн Ноёнхон аймгийн Далай Чонхор бангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан цумын нутагт 1880 оны ихээр төрж мэндэлжээ. Ногоон Дараа их үзмэр нь Монгол улсын хосгүй үнэт үзмэрийн нэг юм. Амирлангуй дүрт Ногоон Дараа ихийн дээд хэсгийг цул, доод хэсгийг хөндөй, чимэг, эмэг, зүйлт, бугуйч, хувцсны хээ угалц зэргийг их биетэй нь хамтаар цутгуурын нэр харгаар ямар ч гагнаасгүйгээр урлсан байна. Богдын бор зан. Богд хаанд хаант төрийн 7 эрдэнэ байв. Тэдгээрийн нэг нь түүний Орос улсаас авчирсан зан юм. Богд хааны шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд барилж байсан гих Хос Арсланг 1954 онд эрдэмтэн Намнан дэрчийн санаачлагаар улсын төв музейн, хожмын байгалийн түүхийн музейн өмнө байрлуулж байгаад 2019 онд байгалийн түүхийн музейг нураасны дараа Богд хааны ордон музейд шилжүүлэн байрлуулжээ.